Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зогссон байдалтай байгаа. За энэ бол түүхэнд байгаагүй хэмжээнд тус улсын засгийн газрын үйл ажиллагаа зогссон байдалтай байна. За өчигдөр 36 дахь хоногтоо энэхүү засгийн газрын үйл ажиллагаа зогссон гэдгийг олон нийтэд мэдэгдэж байна. За үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газарт ажилладаг хүмүүс цалингүй болсон байгаа. За мөн хэд хэдэн мянган ажилтнууд үүнээс болоод ажиллаа хийх боломжгүй болсон. За мөн холбооны засгийн газраас санхүүждэг үйлчилгээг Америкийн ард иргэд авах боломжгүй байдалд хүрсэн. За үүний гол шалтгаан нь Конгресс төсвөө батлах асуудал дээр санал зөрүүлэлттэй байгаа. За Конгрессийн үндсэн бүрэлдүүлж байгаа ардсан болон бүгд найрамдах намууд Конгрессийн төсөвтэй батлагтай холбоотой асуудал дээр санал зөрүүлэлттэй байгаа. Одоо хүртэл тохиролцоонд хүрэхгүй байгаа. За ардсан болон бүгд найрамдах намынхан хэдэн 7 хоногийн туршид хоорондоо ямар нэгэн буулт хийх шинж тэмдэг ажиглагдахгүй байна. За Сенатын тэргүүлэгч бүгд найрамдах намын гишүүн олонхын удирдагч Джон Туан хэлэхдээ энэ одоо магадгүй удахгүй энэ асуудал дээр ямар нэгэн шийдэлд хүрч магадгүй гэж өөрөө үзэж байгаагаа мэдгдсэн байна. За харин өмнө нь бол энэхүү засгийн газрын үйл ажиллагаа зогсож байсан удаа би хамгийн сүүлд гэхэд 2019 он дуусгаас өмнө 35 хоногийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа төр зогсож байсан. За тэр үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бол Дональд Трамп ажиллаж байсан. За энэхүү засгийн газрын үйл ажиллагаа зогссон байдал эхэлснээс хойш хэдэн 7 хоногт энгийн Америкчуудад бол үзүүлж байгаа нөлөө нь улам бүр дордож байна. За холбооны засгийн газарт ажилладаг мянган ажилтнууд цалингаа авах боломжгүй болсон. За агаарын тээврийн хянагч болон нисэх онгоцны буудлын ажилтнууд цалингүй ажиллаж байгаа тул Америкийн нэгдсэн улс даяар агаарын тээврийн үйлчилгээнд үзүүлэх нөлөөлөл нэмэгдэхгүй гэсэн ийм болгоомжлол гарч байна. За мягмар гарах тээврийн сайд Джон Дарфи Fox News телевизэд өгсөн ярилцлагатаа засгийн газрын үйл ажиллагааг зогсоох байдал үргэлжсээр байх юм бол Америкийн агаарын орон зайд зарим хэсгийг хаах шаардлагатай болно гэж мэдгдсэн. Америкийн засгийн газрын албан агчид болох 13,000 орчим агаарын тээврийн хянагч уг одоо засгийн газрын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор цалингүй ажиллаж байгаа юм байна. Холбооны тээврийн захиргаал лав гарагт мөн мэдээлэл гаргаж өндөр хэмжээний зах зээл дээрх тээврийн хөдөлгөөнийг 10% бууруулахаа мэдгдсэн байна. За энэ алхмыг холбооны засгийн газар мөн дэмжиж байгаагаа мэдгдсэн. За ингэж бууруулах болсон лав гарагаас эхлэх бөгөөд засгийн газрын үйл ажиллагаа төр зогсох үеэр аюулгүй байдлыг хангах зорилготой юм байна. За ийхүү үйл ажиллагаагаа бууруулах явдал нь орон даяар хэд хэдэн мянган одоо нисэх буудлуудад нөлөөлөх, за нислэгийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой гэж харж байна. За үүнээс болоод нислэгийн бас аюулгүй байдалд хохирол учрах магадaltaй гэж харж байгаамаа. Засгийн газрын үйлчилгээнээс хамааралтай бага орлоготой Америкчууд мөн энэхүү засгийн газрын үйл ажиллагаа төр зогссон байдлаас үүссэн нөлөөллийг мэдэрч байгаа. Америкийн 8% тутмын нэг нь нэмэлт хоол тэжээлийн тусламжийн хөтөлбөрөөс хүнсний тусламж авч түүнээс хамааралтай амьдардаг байгаа. Гэвч бол санхүүжилт усны улмаас энэхүү тусламжийн зөвхөн нэг л хэсгийг энэ сард олгож байгаа юм байна. Трампын цэцэг захиргаа эхэндээ 11-р сард энэхүү одоо санхүүжилтийг тараахгүй байх гэж мэдгдсэн. Гэвч Америкийн шүүхээс бол хүмүүс тусламж үзүүлэхэд нөөц сангуудыг ашиглах тушаалыг Америкийн цэцэг захиргаанд өгсөн. За 5 гарагийн тэр шийдвэрээс хойш Трамп шүүгчдийн талаар мэдгэхдээ тэднийг сонсохгүй гэдгээ мэдгдсэн. Гэвч бол зөвхөн энэхүү одоо тусламж хөтөлбөр нь радикал зүүнний ардсан нам засгийн газраа нээх шийдвэр гаргасны дараа хэрэгжих боломжтой гэж мэдэгдэж энэ талаараа Truth Social платформ дээр өөрийн хуудсан дээр мэдгдсэн байна. Гэсэн хэдий ч цагаан ордны цэцэг захиргаа шүүхэн шийдвэрийг дагаж мөрдөнө гэж дараа нь бас мэдээлэл гарсан байна. За бүгд найрамдах намын хяналтанд байдаг Америкийн Сенатын гишүүд засгийн газрын үйл ажиллагааг дахин сэргээх богино хугацааны санхүүжилтийн хуулийн төсөлд удаа дараа санал өгсөн боловч одоогоор амжилтанд хүрээгүй байна. За тэд нэгмар гарагт 14 дахь удаага дахин одоо оролдож санал хураалт явуулсан боловч энэ нь амжилтгүй болсон. За санал хураалт нь 54-44 хайрцагтай болж ардсан намынхан үүнийг батлахгүй байх шийдвэр гаргасан. За энэхүү санал нь 9-р сард бол төлөөлөгчдийн танхим батлаад байсан санал байсан юм. Америкийн ардсан намынхан бага орлоготой Америкчуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ олгож байгаа татаасыг сунгах шаардлага тавьж байгаа. За үүнийг нь биелүүлэхгүй тохиолдолд бүгд найрамдах намын одоо санал болгож байгаа төсвийг батлах боломжгүй гэж мэдгдсэн. За бүгд найрамдагчид үүнийг эсэргүүцэж байгаа. Ардсан намыг холбоогүй бодлогын асуудал тэргүүлэх чиглэлүүдээс болж засгийн газрыг барьцаалж үйл ажиллагааг нээхгүй байна гэж буруутгаж байгаа. Хэрв тохиролцоонд хүрэх юм бол Америкийн парламентын 2 танхим хууль батлах шаардлагатай болно. Учир нь төлөөлөгчдийн танхимын анхны баталсан хуулийн төсөл нь засгийн газрыг зөвхөн 11-р сарын 21-ний өдөр хүртэл санхүүжүүлж ажилуулах боломжийг олгохоор хуулийн төсөл тусгасан байсан учраас
учраас энэхүү одоо шинэ хууль батлах шаардлагатай болж байгаа. За одоогийн байдлаар энэхүү одоо 11 сарын 21 гэсэн хугацаа ойртож байгаа учраас энэ үүнийг одоо дахин батлах нь утгагүй гэж мөн төлөөлөгчдийн танхимд байгаа бүгд найрамдах намын төлөөлөл үзэж байна. За сүүлийн өдрүүдэд арчсан болон бүгд найрамдах намын дунд одоо сүүлийн үед яриа хэлцээ өрнөж байгаа 11 сарын 27-нд болох талархлын баяраас өмнө магадгүй төсвөө батлах магадaltaй гэж зарим ажиглагчид үзэж байгаамаа.